Бусад орны залуучуудыг анзаарах юм бол одоо жишээлбэл Хятад өглөөний 6 цагт номын сан дүүрчж जैन тий. Оросд нийтийн тээврээр зорчиж байгаа хүүхэд залуучууд номоор шимтэн уншиж байгааг нь анзаарэгддэг. Тэгэхээр өнөөдөр хүүхэд залуучуудыг Монголын хүүхэд залуучуудыг Хувсын хүүхэд залуучуудыг бас тийм болоосай сурч боловсрч мэдхийн төлөө хичээдэг, мэрээдэг байгаасай гэж хувьдаа хүсдэг. Би ер нь Хувс аймгийнхаа хүүхэд залуучуудыг илүү оюуны битдаа бас потенциал өндөртэй гэдэгт одоо итгэдэг. Жишээлбэл Монголын хэмжээнд ярих юм бол том групптэй том компаниудын захирлуудыг ингээд дуртахаар зэрэг хинхэн Хувсын гаралтай байгаад идэг. Тэгэхээр Хувсынхаа залуучуудыг би улам илүү сайн одоо эрлэж өгмөр байна. Улам илүү сайн хурцлж өгмөр байна. Тэднэрт одоо дэлхийн түвшинд гарахт нь хөшүүрэг болмоор байна. Миний хувьд Мобист багшийн сургууль Орос англи хэлний багш мэрэгчлэр сурч исэн. Тэгээд Оросд очихдоо ч гэсэн яг энэ чиглэлээ өөрчлөхгүйгээр Орос англи хэлний багш за дээр нь орсууд чинь нэмээд уран зохиол гэдэг юм орж ирсэн. Тэгээд Орос англи хэлний багш уран зохиолын багш гэдэг юм ямар сурсан. 10 жилдээ би Орос хэлний олимпиадад маш гордог байсан. Тэгээд аймагтаа бол нөгөө эхний 3-д бол тогтмол ордог байсан. Тэгээд бас нэг удаа улсад явах боломж олдоод улсад аймгаа төлөөж оролцоод усаас бас мөнгөн медаль авч ирсэн. За тэгээд би яг Москва руу нөгөө богоон цугаа явж байхдаа бол өөрийгөө өстэй амарлаг Орос хэлтэй гэж өөрийгөө бодчихсон. Яагаад гэвэл би чинь олимпиадын зөндөө олон медальтай тий мундаг Орос хэлтэй очиод далаад өгөн гэж бодчихсон. Тэгээд миний тэр бодол бол ерөөсөө 5 хоногийн дараа өөрчлөгдсөн. Яа тэгэхээр нэг Улаанбаатараас Москва хүртэл 5 хоног вагоноор явдаг. Тэгээд яг 5 дахь хоног дээр Москвагийн багцал дээр буугаал би ямар ч Орос хэлгүй гэдгийг ойлгосон. Яа гэсэн чинь нөгөө багцал дээр буугаад тэгээд Липецк гэдэг хот руугаа явахын тулд дахиад өөр багцаллаас явдаг. Тэр багцаалаа асуух хэрэг гарсан. Гэтэл асууж мэддэггүй. Нөгөө мэддэг бүх Орос хэл маань алга болцсон. Тэгээд интернет дүгнээд хэлэхэд орчин үед одоо бид нар одоо шинжилгээ ухаанч гэсэн тийм болж байна. Тэгээд хүний одоо жишээлбэл ямар нэг гадаад хэлийг сурахтаа бол хүний эхлээд ярьж сурах дээр илүү анхаардаг болсон байна. Тэгээд бид нар бол арай хуучинсаг аргаар сурсан. Бид нар бол зүгээр л дүрм нүдэж дэвтэр дээр бичиж сурсан. Харин одоо бид нар ямар нэг хэлийг сурч байгаа бол хэлний чинь ер нь эцсийн зорилго бол хэрэглээ шүү дээ. Бид нар тэр тухайн хэлээр ярьж өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй учраас одоо ямар ч хэлийг хүн сурсан өөрийгөө илэрхийлж сурах дээр илүү фокуслах хэрэгтэй тий. Ховд сургуульд хоёлоо багшилж байгаа докторт явхад манай нөгөө битэрэгтэй хамт ажиллаж байсан настай багш нар бол зарим тэгжсэн. Айгуу залуугаараа докторт явж гин. Дахиад хэдэн жил ажиллах хэрэгтэй энтер гэж бас тийм шүүмж сонсч байсан. Тэгээд хоёр нөгөө нэг Оросд очичоод навад очичоод хоёлаа аспирантур сурсан чинь ангитай битэр баг хөгшин нь байсан. Намын мөр хөөгөөд жишээлбэл хоёрын хувьд бараг 10 жил ингээд явсан байна. Тэгэхээр үүнийгээ бас зөвхөн өөртөө шингээх биш мэдээж бид нар дараагийнхаа дүүнэртээ залуучуудтай одоо үүнийг дамжуулах хэрэгтэй. Ийм зорилготой бид хоёр бас энд ирсэн. Тэгээ хоёлаа одоо багшлаад явж байна. Манай нөхөр Эрдэмийн сургуульд физикийн багш. Би өөрөө боловсрол шинжилгээ ухааны газрын гадаад хэлний танхимыг түшиглэн Эдүү мом сургалтын төв ажиллуулж байна. Манайх Орос хэлний сургалтуудыг онлайнаар, англи хэлний сургалтыг танхимаар анхан дунд шатнаас яриа сонсгол бичих чадварыг хөгжүүлэхэд төлхөө анхаарч байна. Англи хэл бол одоо бас дэлхийн нийтийн хэл болчиход байна. Тэгэхээр англи хэлээр илүү төлхөө хүүхдүүдэд хичээллүүлээд миний зорилго бол одоо IELTS-ийн оноод хүүхдүүд бэлдээд нэг 3-5 хүүхэд эмээ гадагш нь явуулчих юм бол энэ бол миний хувьд их том амжилт. Энэ бол миний том зорилго. Яагаад гэвэл тэдгээр хүүхдүүд маань буцаж ирээд бусад зөндөө олон хүүхд залуучуудад нөлөөлнө. Тэгээд тэд нар маань өндөр хөгжилтэй оронд сурч боловсрох учраас эргэж ирээд өнөөдөр Хувсын хөгжил ямар байна, тэ Монголын хөгжил ямар байна гэдгийг харна, харьцуулна, шинжилэлтийг хийн, өөрчлөлтийг хийн. За тэгээд энэ тэтгэлэг авах одоо ямар
давуу талтай юунд хэрэгтэй юм гэхээр нэгдүгээр бид нар дэлхийн хэмжээний боловсрал эзэмшин. Хоёрдугаар тухайн тэтгэлгийг 100% тэтгэлэг авчих юм бол үн төлбөргүй сурах бүрэн боломжтой. Тэр ч битгий хэл ирж очих унааны зардал дээр нь сар болгоны цалинтай юм тэтгэлгүүд маш их байдаг. Тэгээ хамгийн гол нь тэр олон тэтгэлгүүдийн тавьдаг шаардлага нь юу юм бэ гэхээр ерөөсөө л англи хэлний оноог шаарддаг. Тэгэхээр англи хэлний тэр оноог нь авчих юм бол манай залуучуудад бол дэлхийн хэмжээнд ямар ч сургуулиас хүүхд болвол сургуулаа бүр өөрөө сонгоод орох боломжтой. Энэ сургууль энд байд юм байна, тэтгэлэг нь юм байна, тийм ээ. Дотор байрны юм байна те жишээлбэл. Тэгэхээр олон улсын тэтгэлэг авна гэдэг бол тухайн хүүхдэд олон улсын хэмжээний мэргэжил эзэмших боломж нэгдэж байна л гэсэн. Англи хэл дээр олон улсын шалгалт IELTS, TOEFL гэж хоёр янзын шалгалт байгаа гэдэг. Тэгэхээр IELTS оног авах юм бол жишээлбэл Австрали руу тэтгэлгүүд илүү сайн болдог бол TOEFL-оор оноо авах юм бол жишээлбэл Америк руугаа ихтэй сургуулиудад apply хийхэд илүү боломжууд нэгддэг. Тэгээ хэрвээ Орос руу сурахыг хүсэж байгаа хүүхэд залуучууд байвал надтай холбогдороо гэж би хэлэх байна. Тэгээд манайх бас Эрцэнкагийн салбар албан ёсоор болоод 12 сарын 1-нд гэрээ контрактаа хийсэн байгаа. Эрцэнка Орос руу нөгөө жил болгон бараг 400-аас 500 хүүхдэд ковод олгодог байхгүй юу? Тэгээд тэр ководод бүртгүүлэх юм маань жишээлбэл үн төлбөргүй байхгүй юу? Тухайн хүүхэд материалаа бүрдүүлээл өгчих юм бол ковидоос хойш ялангуяа нөгөө онлайнаар явагддаг болсон учраас хөдөө орон нутгаас хүүхдүүд материалаа өгөх бүрэн боломжтой болсон. Ийм ч учраас ирээдүгээ хараад хүүхд залуучуудыг үнэхээр гадагшаа сураасай, боловсроосай, сурч мэдхийн төлөө тэмүүлээсэй гэж хүсмээр байна.